Ховд экоцемент баруун бүсийн хөгжлийн тулгуур. Ховд экоцементийн үйлдвэр нь хувийн аргын үйлдвэр бөгөөд түүхийдээ олборлох, бутлах, нунтаглах, хоорондын найрлагын жигд болгоход ус хэрэглэхгүй олон улсад нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн хамгийн шилдэг технологи бүхий байгаль экологид ээлтэй үйлдвэр юм. Үйлдвэрийн цэгт амжилт болгон дээр тоос үүсгэж болох бүх цэг дээр тоос шүүх байгууламж байршуулсан. Ховд экоцемент төслийн хамт олон Монгол улсын ерөнхийлөгчийн тэрбум мод үндэсний хөтөлбөрийг дэмжиж 2022 онд үйлдвэрийнхээ ойролцоо төв зам дагуу нийт 5,000 мод тарьж 100,000 үрсэлгээ суулган цөлжилтөөс сэргийлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, их нутгаа ногоо оруулах эко хөгжилт түүчээлэх их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Ховд экоцементийн үйлдвэр баруун бүсэд хийгдсэн хамгийн том түүхэн бүтээн байгуулалтын хувьд төсөл эхэлсэн цагаас жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг байнга дэмжиж хамтран түншилж ирсэн юм. Энэ хүрээнд хоол хүнс, ажлын хувцас, барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжин ашиг орлогоо нэмэгдүүлэн хамтдаа хөгжих боломжийг олгож байна. Түүнээс гадна баруун бүсэд мэргэжилтэд боловсон хүчнийг бэлтгэх, ажлын байраар хангах хүрээнд Ховд экоцемент үйлдвэр Ховд их сургууль, Ховдын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй гэрээ байгуулан тусгай анги нээж инженер техникийн ажилтнуудаа сургаж байгаа юм. Ингэснээр тэд сургуулиа төгсөөд шинэ үйлдвэр, шинэ хамт олонтой болж доктортой таатай ажлын байранд орж ажиллан өөрийгөө хөгжүүлэх, өрсөлдөөнт цалин урамшуулал авах өргөн боломж нээгдээд байна. Айлч цементийн үйлдвэрийн хамгийн өндөр цэг бол урьдчилсан халаах цамхаг байдаг. Ховд экоцемент үйлдвэрийн халаах цамхаг нь 84 метрийн өндөртэй бөгөөд 30 давхар байшинтай тэнцэх энэ цамхаг баруун бүстэй хамгийн өндөр байгууламжид тооцогдож байна. Ховд экоцементийн төслийн нийт гаднах талбай 20 га буюу 19 хөлбөмбөгийн талбайтай тэнцэнэ. Нэг жилд 504 ширхэг хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэнэ. Хамгийн өндөр силос буюу цемент агуулж нь таалийн алдартай пиза цамхагийн өндөр болон диаметртэй адилхан. Ховд экоцементийн бүтээн байгуулалтад Чингис хааны морьт өшөөг 16 ширхгийг хийсэнтэй тэнцэх хэмжээний их төмөр орсон байна. Ховд экоцементийн цоглох зүрх нь эргэх зуух бөгөөд энэ нь 3.5 метрийн диаметртэй 50 метрийн урттай юм. Ховд экоцемент төсөл нь Монгол улсад 2020 оноос хойш ашиглалтанд орсон хамгийн том үйлдвэр, баруун бүсийн түүхэнд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт гэдгээрээ ажилсаг, эвсэг, авиаслаг хөдөлмөрч ховдчуудын хувьд түүхэн бахархал болж байна. Одоогоос яг 4 жилийн тэртээ шав тавих ёслын үеэр Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүхийн хэлсэнчлэн Ховд экоцемент төсөл Ховд аймгийн төдийгүй баруун таван аймгийн хувьд томоохон ач холбогдол бүхий бодит бүтээн байгуулалт болж алс баруун хязгаар нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит ахиц дэвшил авчрах үе таалга ийхүү нээгдлээ. Баруун бүсэд борлуулагдж байсан цементийн үн 2022 онд тоон тутам нь 700 орчим мянган төгрөгөөр борлуулагдж байсан нь Ховд экоцементийн үйлдвэр ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын үнээр авах боломж бүрдсэн. Мөн Ховд аймагт 350 шинэ ажлын байрыг бий болгож, шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж 3000 орчим иргэний орлогыг нэмэгдүүлэх үндсэн суурь тавигдлаа. Нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр байгуулагдаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, азлагдсан бүс нутгийг хөгжүүлэх, алсын хараа 2050-ийн бодлого биелэлээ олох ажил ийхүү хийгдэж, баруун бүсэд орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх, орон нутагт утаа бууруулж ямдан цөөлөх, үндэсний инженер техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх, үйлдвэрлэлийн талбар байгуулагдаж, эх орныхоо баруун бүсийн хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын орлогыг нэмэгдүүлж, Оросын холбооны улс, Казахстан зэрэг оронд цемент гаргах шинэ боломж нээгдэж байна. Маргаашийн хөгжлийн үүдийг өнөөдөр нээхийн төлөө урайтай ажиллаж, өчигдрөөс илүү маргаашийг өнөөдөр бүтээхийн төлөө зүтгэсэн Монгол улсын шин сэргэлтийн бодлогын баруун жигүүр болсон Ховд экоцементийн үйлдвэр баригдаж, ийхүү ашиглалтад орлоо. Хүнээ хөгжүүлж улсаа тэтгэх, хөдөөгийн сэргэлтийн бодит жишээ, улсын хөгжлийн зүтгүүр урагшлах ирээдүйн хөтөж Ховд экоцемент.
Ховд экоцемент баруун бүсийн хөгжлийн тулгуур